Би саяхан интернетээр энэ мемийг харсан байхгүй юу? Тэгээ энэ дээр болонгууд Harvard-ийн бизнесийн сургуульд юу заадаг вэ? Harvard-ийн бизнесийн сургуульд юу заадаггүй вэ гэдэг хоёр номыг та уншчих юм бол хорвоо дэлхийн бүх мэдлэгийг олж авна гэсэн тийм зөв хөгжилтэй мем бисэ. Тэгээ би зүгээр хаа хөгжилтэй мем гэж бодож лайк дарснаа хүй бэж да ер нь юу заагаад юу заадгүй мол гэж сонирхоод хоёул ингээд уншиж үзсэн. Тэгээд би чадхаараа энэ хоёр номын товчлыг бүр маш товчоор чадхаараа хүргэхийг хичээе заяа. За эхлээд Harvard-ийн бизнесийн сургуульд юу заадаггүй вэ? Би тэгээ компьютер дээр ноут хийсэн байгаа болохоор миний нүд камер руу биш компьютер руу хальт авч магадгүй шүү заяа. За энэ noloнгууд гурван үндсэн бүлэгтэй. Тэгээ эхнийх нь noloнгууд хүн, дараагийнх нь noloнгууд юу вэ та борлуулах болон ятгах тэгээд бизнесийн үйл ажиллагаа гэсэн гурван үндсэн бүлэгтэй. Тэгээ дотроо жижигэн дэд бүлэгтэйсэн заяа. Тэгээ эхнийх нь noloнгууд хүнийг унших гэж байгаа. Тэгээд хүнийг унших чадвар айгүй чухал гэдэг гинэ. Тэгээ одоо жишээ нь ялангуяа нэг хүнтэй одоо хүнд ямар нэг юм зарах чагаа та одоо хэрвээ борлуулалтын ажилтан бол тухайн хүнийг уншаад тэгээд нэг үйл одоо биений хилэмжийг нь айгүй анзаарах айгүй чухал гэдэг нэ ер нь ямар ч бизнесийн үед тэрэн дээр айгүй анзаарах заяа. За тэгээд дээрэс нь энэ хүн одоо ингээд ажилд одоо удирдах түвшний ажилд хүнийг авахта сургууль төгссөн одоо академик чадвар энэ төр гэхээсээ илүүтэйгээр юуг нь илүү анзаардаг байсан бэ гэхлээр одоо яг ажлын ярилцлаганд эрэхтэй үүдэн сууж байгаа ресепшн дээр хэрхэн харьцаж чинь ч юм уу те ер нь бол тийм энгийн хүмүүстэй хэрхэн харьцаж чинь тэгээд ямар ч хүн бол ерөнхийдөө ажлын ярилцлаганд ороод худлаа ярьж олж чадна штэ мундаг хардаж чадна штэ тэгэхээр яг ажлын ярилцлаганд ороогүй яг энгийн үед тэр хүн ямар харьцаж чинь гэдгийг айгу харж ажил авдаг байсан гэж байгаа. За тэгээд дээрэс нь empathy буюу ер нь жоохон тийм бусдыг ойлгох сэтгэлтэй байхад альва тийм борлуулалтын ажил айгуу сайн явдаг гинэ. Одоо жишээ нь юу гэдэг чинь те нэг хүн одоо ингээд ямар нэгэн асуудалтай тулгараад байгаа үед нь тэр асуудлыг нь яг нэг та өөрөө тэр асуудалтай тулгараад байгаа юм шиг бодоод сэтгээд үзэнгүүт та яг нэг гүйцэлүүлэгчийнхээ худалдаа авах чагаа сэтгэл зүг сайн ойлгож эхэлдэг. Тэгэхээр хүний хилэмж болон биеийн хилэмж тэгээд нэг юм жижигхэн үйлдэлийг айгуу сайн анзаарч сураа гэсэн. За хоёр дахь дэд бүлэг сэтгэгдэл үлдээх. За энэ дээр болонгод одоо хүнд альва ямаа зарахтаа ч юм уу хүнтэй нэг юм анх уулзах хүнтэй жоохон бишүүрхэд айгу эвгүй байгаад идэв штэ. Тийм үедээ хувийнхаа түүхийг ярих айгу чухал идэв гинэ. Одоо жишээ нь юу гэх чи одоо за зүгээр жишээ авъя. Энэ жишээ бол наман дээр байгаагүй шүү дээ. Одоо ингээд хүүхэд одоо сургуульд орж байгаа хүүдээ машин авах гэж байгаа ээжээ байлаа гэж бодъё л доо. Тэгэнгүүт нь шууд өө за манай энэ машин бол оюутандад амар сайн гэж яхаа оронд өө харин тий манай нэг хамаатны хүү сайхан тим сургуульд ороод тэгээ тэгсэн чи харин тэр машиныг авсан чи тэгсэн гэсэн. Тэгэхээр тэрэн зүгээр болов гэдэг ч юм уу те нэг жоохон хувийн юмаа яриад эхлэнгүүт хүн танд илүү тийм ойлгоно одоо тэр хүн тантай илүү relate буюу нэг юм энэ чинь ч гэсэн надтай адилхан хүү юм биш дээ. Тэгээд энэ хүнээс би юм авахд ч юм уу энэ хүндээ хамтран ажиллахад ямар ч асуудал байхгүй байна гэдгийг ойлгож эхэлдэг гэж байгаа. За тэгээд дараагийнх нь олонгууд үг ашиглахгүйгээр өөрийгөө ойлгуулах. Тэгээд тэр нь одоо жишээ нь юу гэж болох вэ гэхлээр нөгөө нэг одоо хүн өөрөө ирэхгүй одоо инех ч юм уу те хүнтэй гар барих ч юм уу нэг юм нүдрүү нэгцэлж харж агаад бараагаа тайлбарлах ч юм уу те нэг юм үг ашиглахгүйгээр хүнд сэтгэл үлдээх түмэн арга байдаг. Тэрнийх нь бас нэг жишээ олонгод хувцсныг ярьж байгаа. Хувцсыг ярьж байгаа. Тэгээ энэ ялчгүй жоохон дээрүүд битгцэн ном болохоор орчин үед яах юм гэдэггүй байна. Гэхдээ ерөнхийдөө бол тухайн үед болонгод хүнд зөв сэтгэл үлдээхийн тулд айтайхан хувцлаарэ. Тэгээд үг ашиглахгүйгээр хүнд сэтгэл үлдээж болдгий шүү. Гой үнэртэй баймаа ч юм уу. Тиймэр дэмэг айгу онцлог битсэн байсан. За тэгээд бас дээрэс нь ер нь бол тийм жоохон бодит тийм яг энгийн хүн шиг бай гэж байгаа. Тэгэхгүй бол нэг юм хит одоо зүлгцэн чулуу шиг тийм гүлчээсэн гүгүлгэр юм байснаас жоохон тийм одоо юу гэмээр өөсөвтэй те төгс биш яг нэг юм нормал хүн шиг байх нь хүнд илүү тийм дотн мэдрэмжийг төрүүлж яадаг. Тэгэхгүй тэгээ нэг юуг бүх юм төгс бүх юм болж байгаа хүн шиг байгаа тахаар хүмүүс нэг жоохон зайгаа бариад ч юм уу нэг юм энэ хүн надаас жоохон өөр юм байна гэсэн сэтгэл төрөөд тантай хамтран ажиллах байх магадлал өндөртэй гэж хэлээ. За тэгээд дараагийнх нь болонгууд taking the edge гэж байгаа. Тэгээд энийг болонгууд монголоор юу мэрч чинь мөр нийлүүлэн алхах гэх юм уу. За тэгээ энэн дээр юуг илүү ярьж байсан бэ гэхлээр ер нь бол тухайн үеийн трендтэйгээ хэрхэн цаг нийлүүлэн хөл нийлүүлэн алхах вэ гэдэг талаас илүү ярьсан заяа. Тэгээ энэ дээр нэг жишээ авсан байсан болонгууд тамирчин байдэн штэ. Тэгээ тамирчин хүмүүс өөрийгөө жишээ нь бити одоо нэг юм хувь хүн гэж хараа. Та бол тэр чигтээ брэнд юм аа. Тэгэхээр өөрийгөө яг тийм брэнд ямар маркетинг ашиглалтын те яг брэнд яг яа тий яг тэрэн шиг авч яваа гэж байгаа. Тэгэхээр энэ ганцхан тамирчин дээр ч гэлтгүй ер нь одоо олонний танил хүн дээр айгу үйлчлэх юм болов гэж бодсон. Яг одоо энийг орчин үеэр ашиглах юм бол инфлюенсерүүд эдэн штэ. Тэгээ инфлюенсерүүд ер нь бол би тэр хүмүүсийг инфлюенсер биш илүү одоо брэнд талаас нь би харагддаг байхгүй юу? Тэгэнгүүт яг тэрэнд одоо за энэ инфлюенсер нэг иймэрдүүл юм ярьдаг да, иймэрдүүл юм хийдэг дээ гэсэн тийм одоо брендийн
одоо юу гэмээр те яа нэг энд инфлюенсер нэг иймэрдүү юм ярьдаг та гэсэн нэг юм тодорхой хүлээлт үүсчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэрхүү хүлээлтэндээ тааруулж бараагаас сурчлагч юм уу те. Тэгэхээр ер нь бол альва тийм өөрийгөө зарж байгаа хүмүүс бол өөрийгөө хувь хүнээр биш брэнд гэж хараарэ гэсэн байсан. За тэгээд дээрэс нь баг зэрэг тийм галзуу маркетинг хийхэд бол ямар ч асуудал байхгүй. Тэгээд тэр бол нэг юм одоо зарцуулах ёстой төсөв гэж байгаа. Тэгээ одоо нэг галзуу маркетинг хийгээд нэг жоохон галзуу маркетинг хийгээд тэр нь жоохон одоо санснаар нь явахгүй ч юм уу те нэг бол нөгөө нэг зарсан төсөв нь орсон орлогоосоо их байгаа үед тэр бол нэг юм гарах ёстой гарлаг гэж бодоод үлдээчхээ шин зүйл туршиж байгаадаа хизээж битгий одоо мөнгө харамлаа гэсэн байсан. Тэгээ бас нэг зүйл нь олонгууд альва нэг трендээс өсөж ямар нэг юм хийгэрээ гэсэн байсан. Одоо жишээ нь юу гэдэг чинь те нөгөө нэг шинэ жил гэдэг ч юм уу те шинэ жилийн юмыг заавал төхүүлж байгаа за нэг 12 сарын 25 хавцаа гэж яхахын оронд шинэ жилийнхаа юмыг бэлдээрээ гэдэг маркетинг явуулах ч юм уу те тиймэрдүү талаас нь явал айгүй зүгээрээ гэсэн байсан. Тэгээд энэ дээр одоо чинь юу гэдэг чи одоо заавал тийм тренд байх албагүй энэ одоо технологийн шин шийдэлж байж болно. Тэгээ яг орчин үеэр аваад үзэх юм бол одоо AI хиймэл оюухан байж болно шүү дээ. Хиймэл оюуханыг хамгийн түрүүлж ашигласан компаниуд л илүү одоо давуу талыг нь илүү сайн хурдан мэдэрсэн гэсэн үг. Тэгэхээр тэрийг ашиглаарэ. За дараагийн яг үндсэн бүлэг болонгод борлуулах болон ятгаа. За тэгээ дараагийн дид сэдв болонгод юм борлуулахын асуудал гэж байгаа байхгүй юу. Тэгээ альва юм борлуулахын хамгийн том асуудал нь юу вэ гэхлээр та бараа зарах гэж хичээгээгүй та асуудал шийдэж байгаа гэдгийг ойлгох нь хамгийн чухал гэдэг гинэ. Тэгэхээр одоо ингээд хүн танаас бараа авах гээд ирсэн үед нь юу юугүй ингээд бараагаа шахах гээд байх биш. Тухайн одоо худалдан авахчид хүрж байгаа эргэлзээг арилгах нь хамгийн чухал гэж байгаа маа. Одоо чинь юу гэх чинь те энэ утсыг одоо та $100 зарах чаа гэж бодъё л доо. Тэгсэн чинь өөр нэг газар энэтэй адилхан утсыг $90 зарж байгаа гэж бодъё. Тэгэнгүүт худалдан авахч $90-оор одоо зарж байгаа утас руу очих нь бол зүйтэй шүү дээ. Тэгээ тим хилэнгүүд нь за тэгвэл та одоо $90 утсыг аваа гэдэг ч юм уу те. Нэг бол манай энэ гэхдээ $100 гэхдээ уул нь айгуу дажуусан утас гэхийн оронд удаан хугацааныхаа туршид тэр $10 зөрүү нь $100 зөрүүч болох магадлалтай. Тэгээд энэ утас одоо юу гэдэг чинь те авцсан тохиолдолд манайх 12 жилийн биш 12 сарын баталгаа өгнө. Тэр утас л өгдгүү маа гэдэг ч юм уу те нэг юм тэр одоо үнийн зөрүү байгаа зүйл дээрээ тулгуурлаж маркетинг хийж хүний эргэлзээ гаргах нь хамгийн чухлаа. Тэрнээс ш юугүй манай утас амар хурдан мундаг гэд шахаад аж болохгүй. За дараагийнх нь олонгууд нь штэ те тохироо тайминг гэдэг юм байсан. Одоо яг ямар үед яахаа мэдэх нь амар чухал гинэ. Одоо жишээ нөгөө нэг өөрчлөлтөж орж ирээд танд одоо ер нь бол хүн альва шин бараг яах гэж авдаг вэ гэхлээр ямар нэгэн асуудал тулгараад тэрийг шийдэгч авч байгаа штэ. Ер нь бол тэгэнгүүт одоо яг үйлчлүүлэгч одоо танд асуудлаа яриад дуусангууд нь тухайн асуудлыг шийдлийг нь олчих. Одоо жишээ нь саяны нөгөө авсан жишээгээр ярих юм бол одоо манай хүү коллеж руу явах га тэгээд машин авах гэж байгаамаа. Тэгсэн чинь нэр одоо машин одоо юу гэдэг чинь те за манай ингээ бид хоёроос ингээ зээл гарахгүй байгаамаа. Тэгэхээр бид хоёр юу гэдэг чинь хямдхан машин сонирхож байгаа. Гэтэ ерөөсө гадуур хайнгууд ерөөсө хямдхан машин олдохгүй гингүүт нь манайх зээл гаргадсан штэ гэдэг ч юм уу те нэг юм асуудал яриад дуусангууд нь шууд тэрэнд нь тааруулаад шийдлээ олох. Тэгвэл тэгээ юу орж ирж байгаа хүн манайх тэгдэг ингэдэг гэж танилцуулаа явчихгод тухайн хүн нэг юм өөрт нь хамааралгүй юм сандаад эхэлнэ. Яг тухайн хүн асуудлаа яриад өөдөөс нь шийдэл санал олонгууд хүн нэрээ тийм ч юм уу гэд авах магадлал нь ихсдэг гинэ. За дараагийнх нь олонгууд чимээгүй байдлыг ашиглах. За тэгээ энийг олонгууд зөндөө олон одоо хувийн харилцаан дээр болон борлуулалт нэр ч гэсэн ашигладаг арга гэж хэлээ. Ягаад тэгэхээр хоёр хүн хоорондоо ярьж агаад нэг юм хоёулаа гинэ чимээгүй болчоод нэг юм амар awkward silence гэдэг үг байдаг шүү дээ. Нэг юм амар тухгүй байдал үүсчдэг. Тэрийг ашиглана. Тэгээ тэрийг яаж ашиглах юм бэ гэхлээр ерөнхийдөө бол хүнд тийм тухгүй одоо ингээд хоёр талаасаа за одоо энэ утсыг би $100-оор зарна гэд нөгөө хүн тухгүй болчингууд та за энэ хүн тухгүй болж ах шиг энэ хүн $100 авахгүй юм шиг за би хямдруулч тийм үү та за $90 болгочихъя гэд $90-аар зарж болно гэж хэлхийн оронд зүгээр чимээгүй байгаад нөгөө хүнээрээ юм ярил. Тэгэнгүүт одоо тийм эвгүй чимээгүй байдал үүсчингүүд нөгөө хүн ч өөрөө ирэхгүй ярих гад эхэлнэ. Тэгэнгүүт одоо тухгүй байдлаасаа болоод за $100 гэсэн авчий гэдэг сэтгэлгээ тухайн хүнд үүсч магадгүй. Тэгэхээр тэр awkward silence гэдэг одоо моментиг айгуу чухал зөвөр ашиглаа гэсэн байсан. Амтх нь олонгууд marketability буюу ерөнхийдөө бол та ингээд тухайн зах зээлд өөрийгөө таниулах чадвар гэх юм уу. Тэгэнгүүт одоо ингээд жишээ нэг бараа бүтээгдэхүүн
юг мэрчи. Одоо ингээ энэ утсыг зарж байгаа хүмүүс шинэ одоо утас гаргачаад тэгээ тэрийгээ жишээ нь хэрхэн зарахаа мэдэхгүй байвал заавал тийм цоо шин зүйл шиг одоо сурчлах рекламдах шаардлага юусоо байхгүй. Тэгж яхаар зүгээр шинэ гарсан утасныхаа нэг давуу чадварыг асуудал шийдэх point толгойл зарчих. Одоо чинь юу гэдгийг те хуучин байсан утас нь арай жижигхэн дэлгэцтэй шинэ гарсан утас нь арай юм үндсэн дэлгэцэн том байх юм бол та энэхүү дэлгэцээрээ зураг авч болно гэдэг ч юм уу те. Та энэхүү зураг авснараа контент хийж байгаа хүмүүс зориулаад гэдэг ч юм уу те яг нэг юм одоо шинэ гарсан давуу талаа шинэ ниш маркет буюу тийм үүний сонирхох хүмүүс үүсгээд тэгээд тэрэндээ зориулаад зарсан илүү дээр гэсэн. За тэгээд дараагийн нэг дэд бүлэг нь юу вэ гэхлээр стратеги гэж байгаа. Тэгээд энийг болонгууд одоо чинь цалингаа нэмүүлэх ч юм уу те шинэ бараа зарахтаа ч юм уу ашиглаж болох. Тэгээд тэр нь юу вэ гэхлээр одоо чинь би цалин 2 саяг авдаг байлаа гэж бодъё л доо. Тэгээд би цалингаа нэмүүлмээр санагдаад за би нэг 2 сая 500 авдаг болчих би болох гээд байгаа байхгүй юу. Тэгээд би шууд захиралдаа очиод за захирлаа би цалингаа 2 сая 500 болгочихё гэж хэлэх юм бол захирал өдөөс надруу дунд туруу гарах байхгүй юу. Тэгж яхаар би яах ёстой вэ гэхлээр захирлаа би цалингаа 3 сая болгоё гэнгүүт захирал юу яриад байгаа юм бэ? За яг 2 сая 500 гэж болж гин гэдэг ч юм уу те гэх мэтэр юм өндөр тоо хэлээд тэндээсээ яг хүсэж байгаа тоорогоо буулгах ч юм уу нэг тийм төрлийн одоо сэтгэл зүйн стратегиудыг ашиглаад үүнийг хийх ёстой. Тэгээд дээрэс нь энэ дээр нөгөө нэг Starbucks-ын ч юм уу ер нь нэг жишээ яагаад байдаг шүү дээ. Жижиг ундаа, дунд ундаа, том ундаа зэргийг зарахтаа болонгууд илүү дунд хэмжээтэй ундаага зарах гэж илүү одоо үнийг нь тавьсан байдаг. Юу гэдэг чи одоо чинь том ундаа $10, жижиг нь одоо дунд нь $5, жижиг нь нэг $4 байх юм бол за $1 нэмэл дундыг авчих юм биш үү гэдэг ч юм уу. Тийм байдлаар дундыг нь илүү зарах гэж одоо хүний сэтгэл зүйг ашиглаад тийм зарах аргууд стратегиуд байдаг. Тэрийг аягуулсан ашиглаарай гэсэн байсан. 10-т нь болонгууд ятгах урлаг. За энэ дээр болонгууд ерөнхийдөө бол ятгах урлаг гэхлээрээ заавал ингээд А, Б гэсэн хоёр хүн байгаад А надаа яриа л за аваач яриач ингэж ярьдаг зүйл биш. Ятгах урлаг бол ингээд хоорондоо ингээд хэлэлцээд болдог зүйлээ. Тэгэхээр ингээд та манай хувцсыг $100-аар ав гэж яхахын оронд за манайх ийм боломж олгож ин тайлан авахгүй. Тэгэнгүүт тэр нэг юм санал хэлэнгүүт нь за би ингэж болж байна. За би тэгвэл би ингээд хоорондоо ингэж явсаар хагаад эцэст нь нэг цэгт огтлолцохыг хэлж байгаа болохоос ш нэг талаас нэг хүн ярихыг хэлэхгүй. Тэгэхээр тэрийг сайн ойлгоод нөгөө талынхаа одоо бодлыг нөгөө талаадаа ч гэсэн ашигтай байхаар шийдвэр гаргахыг хичээгээрэй гэсэн байсан. За тэгээд дараагийн нэг том бүлэг нь юу байсан бэ гэхэлэр бизнесийн үйл ажиллагаа явуулах. Тэгээ бизнесийн үйл ажиллагаа явуулсан дотроо 3 одоо үндсэн жижигхэн дэд бүлэгтэй байсан. Тэр нь болонгууд бизнесээ эхлүүлэх, бизнесээ үргэлжлүүлэх. За тэгээд entrepreneur хүмүүс зориулсан гэдэг тийм бүлэгтэй байсан. За бизнесээ эхлүүлэхэд бол яах ёстой вэ гэхэлэр ниш маркет гэдэг зүйлээ олох ёстой гинэ. За тэгээд ниш гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхэлэр ерөнхийдөө яг нэг юм юу гэдэг чинь те одоо автомашин сонирхогчд гэдэг ч юм уу. Нэг бол одоо утас сонирхогчд гэдэг ч юм уу. Яг нэг юм тодорхой бүлэг хүмүүс олоод тэдгээр бүлэгт тулгарч байгаа асуудлуудыг шийдсэн бараа бүтээтгүн зарах юм бол илүү амжилттай явдаг. Тэрнээсээ одоо юугүй нэг юм үндсэн том одоо бүх масс зориулсан бараа бүтээгдэхүүн хийчихээр одоо бизнес цалгардаад удаан үргэлжлэхгүй байх магадлал тийм ээ л та. Тэрний оронд яг бүр нэг юм тогтсон хүмүүс олоод одоо юу гэдэг чинь те юм нуглардаг утастай хүмүүсийн бүлэг дотор хөөхөн кейс зардаг газар байдгүй юм байна. Тэгэхээр би хөөхөн кейс хийж заръя гэж шийдээд тэгээд юм хөөхөн кейс хийгээд зараад тэгээ хүмүүс сонирхоод эхлэнгүүт нь за би тэгвэл одоо энийг iPhone дээр ч гэсэн хийж эхлэе гэдэг ч юм уу гэх байдлаар ниш зүйлээс эхлээд томрох нь том зүйлээс эхлээд жижигрэхээс хамаагүй илүү амраа гэсэн байсан. Тэгээ бизнесээ үргэлжлүүлэхэд тулд олонгууд яг саяны хийсэн шиг заавал нэг анхныхаа санаагаараа явах гэдэг ерөөсөө шаардлага байхгүй. Одоо чинь та нэг газар Монгол хоолны газар нийлээ гэж бодъё л доо. Тэгээд та анхандаа сайхан бууз хуушуур зарж илаа гэж бодъё. Тэгээд эхний одоо 2 жил ч юм уу те хүмүүс сайхан Монгол хоол идээд гой байж яснаа хүмүүс үлдээ залхаад эхэлдэг. Тэгэнгүүт яах ёстой вэ гэхлээр одоо магадгүй жишээ нь та одоо Мексикт Монгол хоол зарж байгаа гэж бодъё л доо. Тэгэнгүүт Мексик амтлагчтай Монгол хуушуур гэдэг ч юм уу те шинэ меню гаргаад туршиж үзэх хэрэгтэй. Тэгэхгүй тэгээд нэг юм дагаал яваад байх юм бол бизнес ч удахгүй. Тэгээд дээрэс нь нөгөө нэг одоо хүмүүс заавал шин анх яаж эхэлсэн би яг тэрүүгээрээ л явмаар байна гэд гүжүүтлэх нь альва бизнесийн уналтын шалтгаан болох магадлал айгүй өндөр байдгаа гэсэн байсан. За тэгээд хамгийн сүүлийн дэд бүлэг нь олонгууд
нөгөө entrepreneur хүмүүс зориулсан. Тэгээ ерөөхдөө бол ерөөсөө бити бууж өгөөрэй. Ягаад тэгэхээр та ингээ шинэ бизнесийн санаа олоод тэрийгэ хүмүүс танилцуулах явахад бол хүмүүс таныг бүр тоож чарахгүй, хүн ч гэж тоож чарахгүй. Ерөөхдөө бол та бүр маш их тийм одоо үзий ядалтан цаашаа. Гэтэ ерөөхдөө бол маш олон хүмүүст нь бол үгүй гэж хэлнэ. Тэгээ тэр бүхнийг давж гарах сэтгэл зүйн хаттай байснаар та ерөөхдөө бол амьдралд амжилт олно шүү гэж битсэн байсан. За тэгээд энэ номны хувьд болонгууд би одоо бизнесийн сургалт төгсөөгүй. Тэгээ Харвард баруудыг би бол айгу хол тэнэг хүн. Тэгээ дээрэс нь одоо ямар ч мөнгөгүй хүн. Тэгээ тийм бэжэж ийм одоо саятан хүний бичсэн номыг муулхан чаашаа. Гэхдээ энэ ном бол амар муу бичигдсэн байсан зөө. Ягаад тэгэхээр ямар нэг юм case study гэх юм уу айгу багтай яг нэг юм албан ёсны жишээ аваад ч юм уу тэ албан ёсны нэг юм ишлэл аваад ийм судалгаагаар ингэсэн тэгсэн гэдэг зүйл айгу багтай. Илүү яг нэг юм нэг хүн ингээл нэг юм бараг нэг таксины жолооч надад нэг зөвлөгөө өгж байгаа юм шиг сонин vibe ном байсан заяа. Нэг юм лээ. За дараагийнх нь болонгод Харвардын бизнесийн сургалт юу заадаг вэ? За энэ ном нь болонгоо саний бүлэг шиг одоо үндсэн бүлэгтэй байгаа дид бүлэгтэй биш а яг үндсэн хідэн бүлэгтэй ном байсан заяа. Тэгээд эхнийх нь бүлэг нь болонгод Let's Get энэ үгийг би одоо хэлж чадхаа хэлсэн. Энэ ном ялчгүй дээрөө бичигдсэн. Яг л энэ үг бол одоо нөгөө N word гэдэг шиг R word гэд хэлж болдоггүй тийм үгний тонд орсон байгаа. За тэгээ энэ дээр юу гэж байгаа юм бэ гэхэлэр ерөөхдөө бол Харвардын бизнесийн сургуульд хүмүүс яг анх яах гэж ордог вэ гэхэлэр бизнесийн хүмүүс ч юм уу те нэг бол шингэн төгсөж байгаа оюутнууд яг нэг юм амар гоё онол сураалт тэрийг амьдрал дээр хэрэгжүүлээл яг нэг юм одоо бизнесийг амжилтаа явуулах томьёо сураалт тэр томьёогоо амьдрал дээр хэрэгжүүлээл явах ухааны юм шиг тийм хүлээлттэйгээр ордог. Гэтэл яг үнэндээ бизнесийн сургууль одоо заасан тухайн тэр онлын мэдлэг нь яг бодит одоо тэр бизнесийн завгүй замраагүй тийм ертөнцид яг үйлчлэх нь айгу ховор байдаг гинэ. Тэгээд тэрнээсээ болоод хүмүүс жоохон нөгөө нэг одоо паникнд орж эхэлдэг. Тэгээд тэрнээс хамгийн гол нь бид сэргийлээд тэгэхээр яг нөгөө хүлээлтээ жоохон баг тавих хэрэгтэй. Одоо энэ онлоор л явах хэвээр одоо сургууль зааснаар бол ийм штэ гэж дайрах биш. За бодит ертөнц юм байна. Тэгэхээр би энийг хэрхэн тааруулж ийшээгээ одоо тухайн сурсан онлоо бодит амьдрал дээр хэрэгжүүлэх вэ гэж бодсон илүү чухал. Тэгээ хоёр дахь бүлэг нь болонгууд юмыг шинээр эхлэх гэж байгаа. Тэгээд юмыг шинээр эхлэхээсээ ерөөсөө бити яагаад тэгэхээр одоо бизнес болон амжилттай явна гэж байхгүй. Тэр одоо угаасаа л хүн болгон бизнес хиймээр байгаа. Тэгээ бүгд амжилттай явбал угаасаа энэ одоо эдийн засгийн тогтохгүй штэ. Тэгэхээр ерөнхийдөө бол ингээд бизнес чинь амжилтгүй байгаад тэрэндээ бити гутраа дахиж эхэлж болно. Тэгээд энэ дээр одоо авсан жишээ гэх юм бол бизнесийн сургалт төгсөөд бизнесээ эхлүүлээд тэгээ бизнесээ амжилтгүй яваад тэгээ буцаагаад өөр мэрэгчлээ сурж байгаа хүний л гарч байгаа байхгүй юу. Тэгэхээр шинэ мэрэгчлээ болно уу? Одоо бизнес одоо юу гэдэг чинь те гар утасны зах зээлд амжилтгүй явангуудаа за би тэгвэл одоо биерний зах зээл рүү орё гэдэг ч юм уу те. Гэт хүн өөрийнхөө зах зээлийг сольж болно. Тэгэхээр шинийг альва зүйлийг шинээр эхлэхээсээ бити хайгаарэ гэсэн байсан. Тэгээ 3 дахь бүлэг болонгууд надад айгу таалагдсан. Ягаад тэгэхээр одоо энэ хүний хэлж байгаа болонгууд Харвардын бизнес сургууль гэдэг нэг юм одоо бөмбөлөг шиг гэх юм уу? Нэг юм үлгэрийн ч юм уу нэг тийм ертөнц шиг газар. Тэгээд тэр газар яг нэг юм хүмүүс нэг юм яг өөр гарагт байгаа юм шиг байжгаад яг бодит амьдрал дээр гараад ирэнгүүт тэр нь өөр болчдөг. Өөрөөр хэлбэл яг нэг юм Харвардын бизнесийн сургууль мэдээж нэг дурын начиг баачг бол орчихгүй шүү дээ. Дандаа ухаалаа дандаа одоо тийм мэдлэгтэй хүмүүс орж байгаа. Тэгээд дандаа тийм мэдлэгтэй хүмүүстэй харьцаад сайн нэтворкинг үүсгээд одоо мундаг байгаа ч гэсэн яг тэр бөмбөлгнөөсөө гараад бодит амьдрал дээр гараад эхлэнгүүт тэр одоо хүмүүстэй гаргасан нэтворкингоосоо илүү өөрийгөө баталж харуулах шаардлага гардаг. Тэгэхээр тэр бөмбөлгнийхөө сэтгэлгээнээс салах нь айгүй зүйтэй гэж хэлсэн байсан. Тэгээд дөрөвдүгээр бүлэг болонгууд архитай холбоотой заяа. Ягаад тэгэхээр ерөнхийдөө бол одоо бизнес гэдэг чинь бол тэр читэл нэтворкинг, тэр читэл танил хүрээл гэсэн үг шүү дээ. Тэгээд танил хүрээгээ хэрхэн тэлдэг вэ гэхэлэр хүмүүс бол уулзалтанд очдог. За тэгээ уулзалтанд очихдоо мэдээж одоо өөрийгөө жоохон сул тавихын тулд ч юм уу те. Жоохон одоо хүнтэй илүү ойлгохын тулд ч юм уу одоо архиуг шаардлага бол гардаг. Тэгээд тэр архиугыг бол нэг юм энэ хүн бол буруутгаагүй ерөөд бол тийм одоо тохиолдол байдаг гэдгийг бол хэлсэн байсан. Тэгээд одоо жишээ нь юу гэдэг чинь нэх амар сайн дүнтэй биш ч гэсэн тухайн газраас зарлж байгаа тийм ивент дээр олон дахин удаа очисоор байгаад аятайхан ажилд ордог ч юм уу те гэх мэтэр ерөөд бол хүн архийг одоо архиу гэж байгаа юм биш зүгээр тийм архитай ивентийг заавал архи гэхгүй алкогольтой ивентийг зүгээр ашиглаад ерөөд бол хүн хүрээгээ тэлээд тэгээ одоо өөртөө шинэ боломжийг бүтээх боломжтой.
Тэгээ Harvard-ийн бизнесийн сургуулийн оюутнуудад тулгардаг бас нэг одоо асуудал нь ч гэх юм уу юу вэ гэхэлэр би хэн бэ гэдэг асуулт айгүйх одоо оюутнуудад тулгардаг гинэ. Ягаад тэгэхээр тэр хүмүүс чинь бас л нөгөө сая хэлсэн шиг ухаалаг одоо мундаг насаараа л мундаг явц хүмүүс байгаа шүү дээ. Тэгэнгүүт мэдээж эргэн тойрноос нь маш их хэмжээний одоо дарамт шагалт одоо энэ хүн Harvard-ийн бизнесийн сургууль сурч байгаа юм чинь маш алдартай брендийг ч юм уу те дараагийн стартапыг дараагийн фейсбુકийг бүтээнэ гэдэг тийм хүлээлт байж байдаг. Тэгээд нэг бол одоо энэ хүн Harvard-ийн бизнес сургууль сурсан хэмээн чинь маш баян байх хэрэгтэй гэдэг ч юм уу. Тийм одоо хүлээлт өөрөө ирэхгүй үүссэн байдаг. Тэрнээсээ болоод хүмүүс маш их хэмжээний одоо готролт ч юм уу ордох магадлал их байдаг гинэ. Тэгээ зөндөө олон хүмүүс анхандаа одоо маш их өндөр цалин амалдаг тийм том корпорацийн ажилд орчоод тэгээ жоохон хэсэг хугацааны дараа ажиллаж байгаад ажилласаа гараад нэг юм төрийн бус байгуулах ч юм уу те ашигын бус байгууллагын одоо зөвлөх ч юм уу тийм юмд ажилд орох тохиолдол айгүй их байдаг. Тэгэхээр энэ одоо сургуулал өөрийгөө хинбэ гэдгийг олж мэдэж авах хамгийн чухал газар юм аа. За тэгээ 6 дахь бүлэг болонгууд нөгөө орчуулгад жоохон хэцүү нэртэй байсан болохоор би зүгээр энд англиар үлдээчихье. Тэгээ ерөөхдөө бол нөгөө нэг альва баг та одоо альва бизнес эхэлж байгаа бол юуг л ганцаараа эхлэхэд те танд бол баг хэрэгтэй. Тэгэнгүүт одоо багаараа ажиллаж байгаа тохиолдолд ямар нэгэн байдлаар үйл ойлголцол үүсчил таараа. Тэгэнгүүт тэрхүү үйл ойлголцлыг хэрхэн давж гардаг вэ гэсэн тийм дөрвөн үе шат эхэлж байгаа. Ерөнхийдөө бол эхлээд бүгд санаа гаргана. Тэгэнгүүт тэр санаан дээр заавал зөрүүлдэх ямар нэгэн асуудал гарна. Тэнгүүт тэр зөрүүлсэн одоо асуудлаа ярилж байгаа буцаага шийдэх тэрхүү нэг тийм циклийг тайлбарлсан байсан. Тэгээ ерөнхийдөө бол энэ бол нэг юм хүн болгол мэддэг үстэй гэсэн одоо бүлэг шиг санагдсан гэх юм уу? Би ер нь хийм бэ? Би ер нь нэг юм амар Harvard-ийн бизнесийн сургуулийн профессорын ч юм уу те бичсэн номыг муулдаг ер нь хийн. Тэгээд 7 дугаар бүлэг болонгууд ерөнхийдөө бол жижигээс эхлээд том руу гэж байгаа. Өөрөөр хэлбэл та одоо альва шинэ бараа бүтээгдэхүүн гаргах гэж байгаа бол заавал тэрийг ийм жижигхэн бүлэг хүмүүстээр туршичаад тэгээд том зүйл рүүгээ ороо гэж байгаа. Одоо чинь би шинэ аппликейшн зохион бүтээлээ гэж бодъё л да. Тэгэнгүүт шууд за би аппликейшн зохион бүтээлээ за тэрийг гаргая гэж байхын оронд нэг юм тодорхой хэсэг бүлэг хүмүүст бета хувилбараар одоо анхан шатны туршилтын загвараар аппликейшнээ гаргаж үзүүлээ. За тэгээд юу нь болж ийн юу болохгүй байх гэд хүмүүсийн санал бодлыг сонссныхоо дараа олон нийтэд түгэх хэрэгтэй. Одоо ч энэ бизнес гаргаж байгаа бол юу гэдэг чинь те одоо рестораны бизнес эхлүүлэх гэж байгаа бол менюгээ шууд гаргаад шууд ресторанаа нэгээл одоо шинэ опенинг гэхийн оронд зөндөө олон төрлийн хоол идэж үздэг ч юм уу те. Нэг бол одоо гэртээ хүмүүс цуглуулж агаад нөгөө менюн дээр хоолнуудаа бүгдийг хийж байгаа. За тэгээ хүмүүсээс аль нь гоё байсан гэдэг ч юм уу те. Аль нь дээр нь юу нэмэл зүгээр байна гэдэг ч юм уу. Гэх мэтэр олон хүмүүсээс санал асуулга авсныхаа дараагаар юмаа хийхгүй бол нөгөө нэг хүлээж байгаа үйлчлүүлэгчийн чинь таны одоо хүлээлт болон таны дотроо ботцсон байгаа төсөөлөл хоёр чинь шал өөр их магадaltaй. Тэгэхээр тэр хоёроо тэнцвүүлэхгүй бол юу юуг өндөр хүлээлттэй нөгөө төлөх нь одоо төсөөлөл нэм байгаад зөрүүлдэх магадлал их шүү. Дараагийн бүлэг болонгууд би нэг үнэхээр хэлж чадахгүй маяа. Entrepreneur хүмүүсийн хамгийн одоо чухал байх ёстой чадвар нь юу вэ гэхээр одоо ямар нэгэн аюул биш юу гэдэг лээ эрсдлийг хүлээж авах чадвар гэж байгаа. Ягаад гэхээр хүн болгон эрсдлийг яг өөрөөр хүлээж авдаг гинэ. Би одоо чинь эрсдэл гарахгаас амар айдаг аахгүй юу. Тэгчүүл янаа, ингэчүүл янаа гэсэн тийм айц айгу өндөртэй хүн. Тэгэнгүүт над шиг хүн бол хизээч entrepreneur байж болж чадахгүй гэж байгаа. Угаасаа би нэрэж хэлж чадахгүй хаад яаж болж чадах вэ? Тэгэнгүүт яг одоо альва нэг эрсдлийг зөв тооцдог. Эрсдлийг одоо эрсдлийг юу гэдэм бэ? Хүлээж авах. Эрсдлийг биш юу гэдэг лээ? Эрсдлийг үүрэх эрсдлийг айгу мундаг үүрдэг хүмүүс бол одоо бизнесийг авч явах айгу өндөр чадвартай байдаг гинэ. Тэгэхээр эрсдэл үүрэх чадварыг суралцаарай. Тэгээ тэрэндээ зориулаад тэрэн чинь бол мэдээж нөгөө хүн өөртөө ихтэй байдал гэл зөндөө олон зүйл нөлөөлнө штэ. Тэгэхээр тэрэн дээрээ одоо ажиллаарай. За тэгээ дараагийн бүлэг болонгууд импостер синдром гэдэг зүйлийг дурдж байгаа. Импостер синдром нь юу вэ гэхлээр ерөөхдөө бол одоо мундаг хүмүүс өөрийгөө ерөөсөө мундаг гэж бодохгүй хаа хэлж байгаа. Одоо чи нөгөө нэг амар хөөрхөн хэрнээ яа би амар царамаатай гэж хэлээд одоо магтаал хүртгэхээс тэс өөр асуудал зөө. Бүр үнэн голоосоо үнэхээр мундаг ажиллаа хийж чадаж байгаа хэрнээ ягаад ч юм би нэг л болохгүй ах шиг байна. Одоо энэ компани надаас одоо илүү хүн хэрэгтэй юм байна гэдэг ч юм уу. Тэрнээсээ болоод готрох хүмүүс айгүй их байдаг гинэ. Тэгээ компани дээр бол тийм хүмүүс зоолттой 1-2 бол байдаг. Тэгээд тийм хүмүүст хэрэг та тийм бол тэрхүү одоо асуудлаа зассан дээр шүү. Тэгэж өөрийнхөө нөгөө бодит чадварыг үнэлж сурснаар та компанида одоо хөгжиж дэвших боломжийг өөртөө нээн. Тэгэхгүй бол одоо юу гэдэг чинь те би сайн менежер байгаад үнэхээр ажилдаа сайн хүмүүс надад сайн ханддаг хэрнээ би дотроо яана би үнэхээр муу менежер байхаа би одоо ингээд бараг ингэж яхаар өхөөд үгүй гэдэг сэтгэлгээтэй байх юм бол би хизээж одоо дараг намайг хизээж ахлах менежер болохгүй гэсэн үг. Тэгэхээр
Тэрний оронд би яг үнэхээр сайн менежер үү? Миний ажилтад одоо миний доор байгаа ажилчид намайг үнэхээр сайнаар үнэлдэг үү? Нэрээ сайнаар үнэлдэг юм байна. Би ямар нэгэн байдлаар сүүлийн 6 сар одоо захирлаас ямар нэгэн те сөрөг юм сонсон уу, сонсоогүй гэдэг ч юм уу тийм бодит үнэлгээ өөртөө хийгээд өөрийгөө та импостер синдромтой байна уугүй гэдгийг шалгаж үзээд тэгээд тэрийг ашиглаад нөгөө өсөж дэмжих боломжоо харахгүй л юу юугүй л өөрийгөө одоо муулаад өөрийгөө дорд үзээд байх юм бол та өсөж дэвшиж чадахгүй шүү дээ. За дараагийн бүлэг болонгууд надаа яг би хэрвээ бизнес хийх юм бол надаа хамгийн тулгарч болох асуудлуудын нэг юм байна да гэж бодсон. Тэр нь юу вэ гэхээр этикийн асуудал. Одоо жишээ авах юм бол энэ утасны кейсийг би одоо үйлдэлээр босон гэж бодъё л доо. Тэгэнгүүт одоо энэ дээр байгаа хар өнгийн юмнуудыг нь одоо Америкт үйлдвэрдэг ч юм уу те Монголд үйлдвэрдэг болохоор би Хятадаас захиулах шаардлагатай болоо гэж бодъё л доо. Тэгэнгүүт Хятадд ажиллаж байгаа ажилчид нь бүгдээрээ одоо насанд хүрээгүй хүүхдүүд. Өөрөөр хэлбэл би одоо хүүхдийн хөдөлмөрийн үйлчлэгийг ашиглаад бараа бүтээтгүн зараад орлого олох хуу гэдэг одоо тийм одоо этикийн асуудал миний өмнө тулраад ирэх юм бол би яхаа мэдхий болчихно. Тэгээ яг ийм асуудал зөндөө олон гарч ирдэг гэж байгаа. Одоо жишээ нь юу гэдэг чинь те одоо нэг юм байгаль дээлтэй юмээ сонгох ч юм уу. Одоо ингээд яг монголоор яг Монголд амар ойр жишээ авах юм бол бид нар бол яг нөгөө улс төрийн нөгөө сонгуулаар худалдагдсан хүмүүсийг канселтэй гэж яриад байгаа штэ. Тэгсэн ирнэ хүмүүс канселдэж чадахгүй одоо бараа газрууд тэр хүмүүсийг маркетингда ажиллаусаар л байгаа штэ. Рекламада тоглоулаад бараа бүтээгдэхүүнээ өгөөл тэгэнгүүт тэр хүмүүс олонгууд одоо ерөнхийдөө бол этикээ биш ашиг орлогоо одоо ингээ нэг юм хүн чанараа гэх юм уу биш ашиг орлогыг өмнөө тавиад тэгээ сонгосон байгаа байхгүй юу. Тэгээ яг бизнесийн талаас нь харах юм бол энэ одоо уул нь буруу үйлдэл биш. Гэхдээ яг этикийн талаас нь одоо хараад үзэх юм бол амар тэнэг байгаа зү. Тэгээд нэг тим одоо ингээд хүчтэй сонголтын өмнө хүмүүс заавал ирдэг. Тэгээ тэр үед одоо ямар сонголт хийх нь таны яг хувь хүн ямар ахаас хамаардгаа гэсэн байсан. Гэтэ ерөнхийдөө бол би яг тэр Монголын тэр канселдах хэвээр хүмүүсийг канселдахгүй эсрэгээр улам мод олгоод агаад нь би бүр үнэн голосоо дургу үрдэгэ. За дараагийнх нь болонгууд хөшүүрэг. Хөшүүрэг гэдэг нь ерөнхийдөө бол нэг альва бизнесүүд хэрхэн одоо хөшүүргийг ашиглаад одоо бараа бүтээгдэхүүнээ таниулж болох вэ гэдэг талаар ярьж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт одоо чинь юу гэх чинь би нэг шинэ компани байгуулад тэгээд хөрөнгө оруулагчаас мангар их хэмжээний мөнгөтэй болж байгаа гэсэн. Тэгэнгүүт нөгөө нэг ийм нөгөө бууддаг ийм машин байдаг шүү дээ ингээд юм чавх шиг. Тэгэнгүүт би ингээ мангар том чавхтай болоод намайг бүр ингээ хол нисэх болчихж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт би ингээ лаг их мөнгөтэй хол нисэж байгаа юм шиг хэрнээ нэг газар очиод буун тийм үү. Тэгэхээр яг тэрхүү буултай сайн тооцоолох хэрэгтэй. Ингээд одоо нэг бодлыг сайн хөшрөхтэй байх зөв ч гэсэн тэр буудал чинь хаана юм бэ? Тэрийгээ сайн тооцоолохгүй бол эрт буух ч юм уу хит их мөнгөтэй гэж бодоод одоо буруу аашлаад буруу бизнесийн шийдвэр гаргаад бизнесээ нураах ч юм уу тийм асуудал гарч болдог. Тэгэхээр энэ хөшүүргийг амар зөв ашиглах хэрэгтэй. Тэгээ дээрэс нь мөнгөн хөшүүргээс гадна медиаг аягуулсан ашиглах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө танил талаа ашигладаг ч юм уу медиаг ашиглаад бараа бүтээтгүн брэндээ таниулахны тулд хөшүүрэг болгож ашиглах нь амар зөвөө. Тэгээ дараагийн бүлэг нь уулан заяа. Уулан нөгөө нэг энэ ном чинь Харвардын сургуульд юу заадаггүй вэ, юу заадаггүй гэдэг хоёр төсөөрөн байх хэрэгтэй шүү дээ. Тэгсэн хэрнээ аль алин дээр нь байсан ганц бүлэг за. Тэр нь олонгод ерөнхийдөө бол цаг үеэсээ төрүүлж алхаа. Нөгөө альва шин трендийг төрүүлж бүтээ гэдэг бүлэг байсан. За тэгээ 13 дахь бүлэг болонгууд нэг юм мэдхгүй ямар сонирн бүлэг. Ерөнхийдөө бол нэг юм том зорилготой. Тэгээд тэр том зорилготой хүрэхин төлөө ажил гэдэг яг нэг юм typical бизнесийн номны зөвлөгөө байсан. Тэгэхээр одоо яригч малаг. За тэгээ 14 дахь бүлэг болонгууд өөрийнхөө бизнесийг яг хүүхчгээ хар гинэ. Өөрөөр хэлбэл нөгөө хүүхч анх амар ингээл алхаж чадахгүй байж байгаа алхаж сураал анхныхаа алхам хийгээл анхныхаа үгийг хэлээл ингээл баг багаар томроол ингээл явдсан штэ. Яг тэрнтэй адилхан бизнес чи одоо анхныхаа үйлчлэгчтэй болоод анхныхаа одоо юу гэдэг чинь Google review авдаг ч юм уу гэх мэтэр яг хүүхчиг өснө. Тэг яг тэр нөгөө хүүхдэд хайралдаг хайраарт яг нэг юм admire ингээл хүүхд минь ямар хөрхөн хурдан том болж байна гэдэг тийм сэтгэлгээгээр бизнесээ хараарай. Угаасаа бизнес ч юм бол таны нэг төрлийн хүүхч шүү. 15 дахь бүлэг нь олонгууд ерөнхийдөө яг нөгөө эхний бүлэгтэй айгүй адилхан яагаад гэхээр сургууль төгссөний дараагаар одоо нөгөө шин төгсөгчд хэрхэн яаж яг бодит амьдрал дээр ажлын зах зээл дээр гардаг вэ гэдэг талаар бичсэн байсан болохоор дахиж дурдаад хэрэггүй байх. Сүүлийнх нь бүлэг нь олонгууд надад айгүй таалагдсан. Яагаад тэгэхээр нэр нь амар гоё заяа. Ад жаргалгүй хүмүүсийн үйлдвэр гэсэн байсан. Өөрөөр хэлбэл нэг юм зарим нэг компаниуд хүнээ биш ашгаа өмнөө тавиад байдсан шүү дээ. Тэгээ тийм компаниудыг жоохон шүүмжилсэн байсан. Өөрөөр хэлбэл нөгөө зарим нэг стартапууд чинь одоо юу гэдэг чи амар гоё давуу талуудтай гэрээс ажиллах боломжтой ч юм уу те цагийн уян хатан нөхцөл ч юм уу тиймэрдүү байгаад тахаар үр бүтээмж дагаад сайжирч яадаг эсвэргээрээ чи яг 9 цагт ирэх ёстой ч юм уу те тэгээд тахаараа хүмүүсийн одоо үр бүтээмж муураад дээрээс наад жаргалгүй болоод тэрнээсээ болоод стресстэй тэрнээсээ болоод өвдөө тэрнээсээ болоод чөлөө аваад тэрнээсээ болоод гих мэтэр асуудал томорч яадаг. Тэгэхээр
ерөнхийдөө бол компани хамгийн чухал зүйл чинь бол хүний нөөц. Тэгээд тэр хүний нөөцөө хайрлахгүй бол компаниас ч ямар ч ашиг гарахгүй. Тэгээд би энэ дээр ганц хувь юм хэлчихье заяа. Надаа ингээд Монголд нэг компани захирал ах байдаг байхгүй юу? Тэгээ тэр ах айгүй мундаг, амар мундаг ах заа. Гэхдээ би зүгээр тэр ахын нэг ганц дургүй юм хэлчих. Тэр ах болонгууд нэг юм чи компанид ажиллаж байгаа бол чиний сууж байгаа сандлыг одоо компани чи авах гэж мөнгө зарсан. Тэгэхээр тэр компани одоо бараг суудал бүрийг хайрлж юм уу нэг юм амар сонин бичдэг. Тэр чинь бол угаасаа альва бизнесийн төлөвлөгөө гаргахдаа хүнийхээ зардлыг тооцохдоо нэмээд тэр одоо техник технологи бараа бүтээгдэхүүнийхээ зардал тэгээд нөгөө илэгдэх өртөг мөртгийг тооцож гаргаж ээж хүн сандлаа авт юм аа. Тэгэхгүй тэгээ юугүй ганцхан хүний цалин тооцчоод нэмээд нэг сандал авч өгчөө тэр сандлынхаа эдлэгээ хүртэл би бодоод гимшээ сууж ах илүү зав сэтгэл хүнд байхгүй. Тэгэхээр яг нэг юм албатай юм шиг ч юм уу те нэг юм хүн цалин өгч ажилуулж байгаа гэдэг тийм сэтгэлгээтэй би бүр дарганараас үнэн олоосоо айдаг аяа. Тэгээд бас нэг зүйл заяа. Та нар гэрээсээ ажиллах юу гэж боддог вэ? Би ингээд гэрээсээ ажиллахгүй ажил гэж байна ш та. Одоо чинь би бол цэцэрлэгийн багш. Тэгэхээр бол яалчгүй би ажиллах хэрэгтэй шүү дээ. Тэнгүүт одоо зарим нэг офис ажиллал бүр яалтчгүй гэрээсээ ажилласны л үр дүнтэй байгаа байхгүй юу? Ягаад тэгэхээр офис дээр чинь бүр сатаарах зүйл амар ихтэй. Тэг офис дээрийг ажиллаа хийж суудаг цаг нь дунджаар хэдлээ дээ. Бараг 2 цаг байдаг гэсэн шүү дээ. Тэгэхээр ингээд тэгэж өөрийнхөө компанийнхаа ширээ сандлыг хайрлаад байгаа юм бол ширээ сандал авахгүйгээр хүмүүс яагаад гэрээс нь ажиллаж болтгүй юм бэ? Зарим нэг компаниуд гэж боддог доо. За тэгээд ерөнхийдөө бол бизнесийн сургуульд юу заадаггүй бүгдээрээ олж мэдлээ. За тэгээд дараагийнхаа юмар уулзъя да.